За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ажил мэргэжлийн чиг баримт олгох сургалт үйл ажиллагаа зохион байгуулахад дунд ангийн сурагчдад номын санд ямар дэмжлэг үзүүлж болохыг талаар та нартай зөвлөх гэж байна. За өнөөдөр би та бүхэндээ сургуульд суурилсан ажил мэргэжлийн чиг баримтлах үйл ажиллагаанд сургуулийн номын сандсын чигүүрэг, номын санд ажил мэргэжлийн чиг баримт олгох үйл ажиллагааг зохион байгуулах гэсэн талаар танилцуулах болно. За ажил мэргэжлийн чиг баримт олгох үйл ажиллагааны маань гол эрх зүйн баримт бичиг юун дээр тулгуурлан гарсан бэ гэвэл Монгол Улсын бага дунд боловсролын тухай 5 дахь зүйлийн 1-ийн 1 заалтанд суурь боловсролын агуулга нь өөрийн авиас чадвар тулгуурлан бие даан амьдрахад шаардлагатай чадвар дадалд эзэмшүүлэхэд чиглэсэн байхыг тодорхойлсон. За үүний дагуу засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахтай холбогдуулан дараах 3 зорилтыг төвшүүлсэн. За нэгдүгээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх үйлчилгээг бий болгох талаар шийдвэр гаргаж холбогдох ажилтны ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулах. За хоёрт нь ажил мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээг зохион байгуулах. Ажлын агуулга хөтөлбөрийг боловсруулж мэргэжил дэвшлүүлэх сургалтыг зохион байгуулах. Гуравдугаарт ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх онлайн үйлчилгээг мэргэжлийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах явдал юм аа. За ажил мэргэжлийн чиг баримжаа олох үйл ажиллагааны гол зорилго юу вэ? Тэр өсвөр насны буюу 8-9 дугаар ангийн сурагчдын хувьд суралцагчдын сонирхол, авиас чадварт үндэслэн ажил мэргэжлийн чиг баримжаа олох үйл ажиллагааг алхам алхмаар зохион байгуулах. За хоёрдугаарт ирээдүйн ажил мэргэжлийн сонголтоо ухаалгаар хийдэг ирээнийг төлөвшүүлэх. Гуравдугаарт өөрийн сонирхол, амьдралын болон ажил мэргэжлийн зорилгод үндэслэн хичээлийн сонголтоо хийхэд дэмжлэг үзүүлэхэд номын санж бид нар зөвлөн туслаад дэмжлэг үзүүлэх боломжтой юм байна. За тэгвэл ажил мэргэжлийн чиг баримжаа гэж юу вэ? Тэгэхээр эцэг их суралцагчдад дунд ахлах ангид судлах хичээл, хөтөлбөрөө сонгох, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага болон ихтэй сургууль, хөдөлмөрийн зах зээлд ажил хөдөлмөр эрхлэгчтэй холбоотой ухаалаг шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлдэг үйл ажиллагаа юм аа. Тэгвэл номын санч нарын гол үүрэг бол хөдөлмөрийн зах зээлийн бодит нөхцөл байдалд нийцүүлэн залуу үеийг бэлтгэх явдал юм. Өөрөөр хэлбэл та бид сурагчдын их сурвалж болон мэдээллийг сурвалжаар хангана гэсэн үг байна. За тэгвэл ажил мэргэжлийн боловсрал гэж өөрөө юу гэдэг асуудал гарна. Тэгэхээр хувь хүний амьдралын туршид хийж гүйцэтгэсэн ажил мэргэжил болон сургалтыг илэрхийлдэг. Тэгвэл номын санч нар суралцагчдыг ажил мэргэжлийн талаар зөв сэтгэлгээтэй, түүнийг үр дүнтэй, үйл хэрэг болгодог иргэн байгаасаа гэж хүсвэл тэднийг сургууль төгссөний дараа ертөнцийн холбож өгдөг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл сурагчид орж ирэхэд бид нар хүүхдүүдээр мэргэжил гэж юу вэ? Мэргэжлийг сонгоход юу шаардлагатай вэ гэдэг ном их сурвалжуудыг одоо сурагчдад таниулдаг байх хэрэгтэй гэсэн үг байна. За суралцах чиглэлд ажил мэргэжлийн чиг баримжаа олох үйл ажиллагаанд номын санч нарт дараах дэмжлэгүүд үзүүлэх боломж байна. За нэгдүгээрт бол суралцагчдын танин мэд хүн хөгжлийг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэх, зан төлөвийн, биеийн болон нийгмийн сэтгэл зүйн хөгжлийг дэмжих судалгаа онцлогооны их сурвалжуудыг бэлтгэж өгч болох нь. За хоёрт нь хувь хүний үнэт зүйл болон өөрийн үнэлгээтэй байх явд нь ажлын ертөнцийн талаарх бодиттой, үнэн зөв ойлголттой болох ухаалаг сонголт хийхэд тусалдаг. Гуравдугаарт ажил мэргэжил болон сургалтын шилжилтүүдэд амжилттай удирдах нь туслах ийм боломж байна. За ажил мэргэжлийн чиг баримжаа олох үйл ажиллагааны сургалтыг хэрэгжүүлэх явцад бид нар юуг анхаарах ёстой вэ? За нэгдүгээр тэгвэл Азийн хөгжлийн банкны хөдөлмөр эрх ур чадварыг дээшлүүлэх төслийн хүрээнд боловсруулан гаргасан 8-9 дугаар ангийн сурчийн дасгалын ном, багшийн гарын авлага, сургуулийн удирдлагад зориулсан гарын авлага, эцэг их асран хамгаалагчдад зориулсан зөвлөмжийг тус бүртээ танилцаж сургуулиуд фонд үүсгэсэн байна. Хоёрдугаарт өөрийн албан тушаалын үлгэрчилсэн дүрмийн зорилго болох сургалтын агуулгад нийцүүд ном хэвлэл болон баримт бичгийг цуглуулах, эмхлэн төрөлжүүлэх, хадгалах, ном хэвлэл мэдээлэлээр багш суралцагчид үйлчлэх, боловсролын туршилт байгуулах болно гэж заасны дагуу үндэслэн сургуулийн хэмжээнд дунд ангийн сурагчдад хичээс гадуурх үйл ажиллагааг үр дүнг сурагчдын сонирхол тулгуурлан ажил мэргэжлийн чиг баримжаа олгохдоо төлөвлөгөөндөө нийцүүлэн ажлаа төлөвлөх нь биднэрт чухал байна. За тэгвэл албан тушаалынхаа үйл ажиллагааны чиглэл зохион байгуулалтынхаа хүрээнд бид нар нэгдүгээр ажил мэргэжлийн чиг баримжаа олох үйл ажиллагааны хэвлэмэл болон хэвлэмэл бус ном хэвлэлийн бүтээгдэхүүнээр багш сурагчдад түргэн шуурхаа үйлчлэх, гарын авлагын фондыг үүсгэх.
За хоёрдугаар номын сангийн үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж дунд ангийн сурагчид өөрийн сонирхлоо илэрхийлэх, өөрийгөө нээж илрүүлэх үйл ажиллагаанд туслах. Гуравдугаар номын сангийн сан хөмрийг шинжлэх, хадгалах, хамгаалтын сайжруулах явцад сурагчдыг сонирхлын дагуу оролцоход нь дэмжлэг үзүүлэх. За номын сан үсэг дараалал нь төрөл ангийн каталогийг сэдэвчилсэн картын зохион байгуулахад сурагчдын оролцоог нэмэгдүүлэх, тэдний танин мэдэхүйг хөгжүүлэх гэсэн байдлаар дэмжлэг үзүүлж байна. За мөн дунд анги удирдсан багш нартай хамтран сурагчдаас сонирхол сонголтын судалгааг авч болно. За сурагчдын сонирхлын судалгаан дээр үндэслэн хичээл сонголт хийхэд нь сурагчдад зөвлөн туслах ном, хэвлэл материалаар хангах. За сурагчдад сонирхлын чиглэлээр мэргэжлийн ганцаарчилсан зөвлөгөөг мэргэжлийн дагуу өгөх. За анги удирдсан багш нарыг ажил мэргэжлийг нь сонгох арга зүйн ном хэвлэлээр ханган мэдлэг чадвараа дээшлүүлээд тус нэмэр болох гэсэн үйл ажиллагаануудыг хийх боломж номын санчид бол байгаа. Энэ үйл ажиллагаагаа та өөрөөр өөрсдийн үүрэг хэмээн хүлээж бол ажиллах нь зүйтэй байна гэж үзэж байна. За дараа нь бид нэр хүүхдийн хөгжил төлөвлөсөд сонирхолд тулгуурлан хичээлээс гадуурх сургалтын үйл ажиллагааг төлөвлөх арга зүйд яаж бид нар хамтарч болох вэ, тийм ээ? За тэгвэл хүүхдийн номын ордон болон хүүхэд залуучуудын мэдээллийн төвүүтэй хамтран ажиллах, сурагчдад танилцуулах. За сурагчдын хэрэгцээ сонирхолд үндэслэн ном солилцооны арга хэмжээг зохион байгуулж, дунд ангийн сурагчдын сонирхлыг татгууз сургалт үйл ажиллагааг зохион байгуулах. За сурагчдын дунд мэргэжлийн багш нартай хамтран сонирхол нь ажил мэргэжлэд хэрхэн нөлөөлөх талаар эссе, уралдаан зохион байгуулах, илтгэл судалгааны ажлыг өрнүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх. За мөн сурагчдын сонирхол болон сонголт хийх чадвар дээр нь тулгуурлан тусгайлсан мэдээллийн самбар болон ажил мэргэжлийн баримжааны булан байгуулж ажиллах нь бол бас үр дүнд хүрч болох юм аа. За 8-9 дугаар ангийн сурагчдад ерөнхийдөө ажил мэргэжлийн чиг баримжаа олох үйл ажиллагаа маань ямар агуулгын хүрээнд зохион байгуулагддаг юм бэ? Энэ агуулгын хүрээгээр бид нэр өөрсдийнхөө үйл ажиллагааны төлөвлөгөөгөө нэгтгэж хамтран зохион байгуулж үйл ажиллагаагаа явуулах ёстой. За тэгвэл 8 дугаар ангийн хүүхдүүдийн хувьд бол ерөөсөө ажил мэргэжлтэй холбоотойгоор өөрийгөө таних мэдэх, түүнийг хөгжүүлэх байгаа. За мөн ажил мэргэжлийн сонголт хийхэд нь хэн юу нөлөөлдгийг, найз нөхөд мэдээлэл гэдэг их сурвалжуудын нөлөөлийн талаар ойлгох ойлголтуудыг бас их сурвалжуудыг бас бид бэлтгэж хүүхдүүдэд өгөх нь зөв болов уу гэж бодож байна. За 9 дугаар ангийн хүүхдүүдийн хувьд бол суралцах чиглэл ажил мэргэжлийн төлөвлөгөөгөө гаргацсан байдаг. Тэгэхээр энэ хүүхдүүд маань бүрэн дунд боловсролын төвшинг рүү шилжихэд бэлтгэгдэж байгаа учраас 9 дугаар ангийн маань хүүхдүүд сонирхлоо тодорхойлсон, хөдөлмөрийн салбаруудтай танилцсан, ажил мэргэжил гэж юу вэ гэдгийг ойлгоцсон, хичээл болон мэргэжил болон хичээл хоорондын уялдаатай танилцсан, чадвар үнц зүйлсээ тодорхойлсон байдаг учраас энэ хүүхдүүдэд энийг улам их хөгжүүлэх тэр гарын авалгууд, их сурвалжуудыг бол олгож энэ үйл ажиллагааг нь илэрхийлсэн байна. За тэгвэл энэ дээр үндэслээд 8-9 дугаар ангийн хүүхдүүд маань ямар мэдлэг чадвартай болох юм бэ? Тэгэхээр эхний мэдлэг чадвар бол өөрийгөө ойлгох байгаа. 8 дугаар ангийн хүүхдүүд өөрсдийнхөө сонирхлоо тодорхойлсон бол 9 дугаар ангийн хүүхдүүд нь сонирхол дээр тулгуурлаад өөрийн чадвар үнц зүйлсээ тодорхойлж чадчихж байгаа. Тэгвэл энэ үйл ажиллагаанд номын санчид та бүхэн маань яах ёстой вэ? Сургуулийн нөөц боломжтой тулгуурлаад ажил мэргэжлийн чиг баримжааны булан буюу ажил мэргэжлийн мэдээллийн их сурвалжийн төвийг ажилуулах шаардлагатай. За хоёр дахь чадвар нь ажлын ертөнцийг ойлгох ёстой. Тэгвэл 8-9 дугаар ангийн хүүхдүүд маань яг сургуулийн орчинд байгаа ажил хөдөлмөрийн төрлүүдийг тэдний хийж гүйцэтгэх үйл ажиллагаануудыг бол мэддэг болсон байна. Тэгвэл номын санчид ямар дэмжлэг үзүүлж болох вэ гэхээр ажил мэргэжил хөдөлмөрийн зах зээлээр ажил мэргэжлийн төлөвлөлт хийх ажлын ярилцлагатай холбоотой ур чадваруудын талаар эрдэм шинжилгээний өгүүлэг байдаг юм уу, ном гарын авалгуудын чагсаалтыг гаргаад за энэ чагсаалтаас хэрэгтэй мэдээлэл аваарай гэж тийм ээ хүүхдүүдэд дэмжлэг үзүүлж болох юм байна. За дөрөвт мэдлэг чадвар нь нөлөөллийг ойлгох. За 8-9 дугаар ангийн хүүхдүүд бол аливаа нэгэн эцэг их, найз нөхдийн эсвэл одоо
буруу одоо их сурвалжин тодорхойгүй мэдээлэлд нөлөөнд автдаг. Тэгвэл энэ нөлөөлөлд автгаас урьдчилан сэргийлээд номын санчнаар бид нэр юуг анхаарах ёстой юм гэхээр интернетэд байгаа мэргэжлийн чиг баримжаатай холбоотой их сурвалж материалуудыг цуглуулж, сургуулийнхаа номын санд байршуулж, тэр одоо үйл ажиллагаатай хүүхэд хэрхэн танилцж болохоор бид нар дэмжлэг туслалцаа үзүүлэх ийм боломжтой. За сонголт хийх. За 8 9 дугаар ангийн хүүхдүүд маань маш олон сонголтын өмнө тулгарч ирдэг. 8 дугаар ангийн хүүхдүүд маань бол одоо яг өөрсдөө таньж мэдээд найз нөхдөд сонгодог. Ингээд хинтээ яаж ямар их сурвалжаас ямар мэдээллийг авч болох уу гэдгээ судал дөнгөж таньж мэдж байгаа бол 9 дугаар ангийн сурагчид маань бол одоо бүрэн дунд боловсролыг цааш нь үргэлжлүүлэн суралцах. За мэрэгжил сургалтын үйлдвэрийн төв гэж яддаг тийм мэрэгжлийн боловсролын байгууллагуудтай хамтран ажиллах ийм сонголтуудад тулгардаг. Эднээс алийг сонгох вэ гэж шийдвэр гаргахтаа тулгардаг. Тэгвэл энэ дээр номын санчид бид нар сургуулийн ажил мэргэжлийн мэдээллийн төвөөс гадна сургуулийн вебсайтад ажил мэргэжил чиг баримжааны материалтай холбогдох мэдээллийн линкүүдийг хүүхдүүдэд оруулж өгөх нь илүү үр байдаг. За дараагийн мэдлэг чадвар нь үйлдэл хэрэг болгон хэрэгжүүлэх байна. Тэгэхээр дээрхээс олж авсан бүх мэдлэг чадваруудаа хүүхдүүд маань хэрэгжүүлнэ. Үүнд бол номын санчид бид нар бол хичээлээс гадуурх үйл ажиллагааг хүүхдүүдтэй илүү төлхөө хамтарч ажиллавал бас энэ үйл ажиллагаанд нэлээд дэмжлэг болох юм аа гэж үзэж байна. За энэ сурагчид ажил мэргэжлийн чиг баримжаа олгосны эцсийн үр дүнд бид нар юуг олж харах вэ гэвэл нэгдүгээр танаа сургуулийг тухайн хичээлийн жил дунд ангийн сурагчдын сурах сонирхол сонголтын ойлголтуудаа хэрхэн өөрчлөлтөд хүүхдэд ямар чадвар нэмэгдсэн байна вэ гэдгийг харж байна. За хоёрдогт номын санчдын дэмжлэгчээр сонголт хийх арга зүйд хэрхэн суралцж байна вэ гэдгийг харж болно. За гуравдогт 9 дугаар ангийн сурагчдын хичээл сонголтыг хийхэд хэрхэн бэлтгэгдсэн, хүүхэд хэрхэн зөв шийдвэрээ гаргаж байгаанаас бидний ажлын үр дүнгээс бол илэрхийлэгдэн харах ийм боломжтой юм аа. За ингээд өнөөдрийн энэ үйл ажиллагаануудыг та бүхэн маань дараах гарын авалгаас уншиж танилцж болно. За энэ гарын авалгуудыг бол сургуулийн номын санд бол фонд хэлбэрээр үүссэн байгаа. Фонд хэлбэрээр хэрвээ танд байхгүй бол захимаар одоо манай энэ төслөөс гарсан бүх сурагчид маань захим онлайн болоод орсон учраас тэр гарын авалгуудыг авч та бүхэн маань ашиглаарай гэдэг зөвлөё. Ингээд өнөөдрийг анхааран сонсон та бүхэндээ баярлалаа. Та нартай ажлын амжилтыг хүсье.